За өчтөр нөгөө нэг Монгол залуутайгаа танилцаад тэгээд энд нэг монголчуудын амьдардаг тосгон байдаг гэж зааж өгöd. Тэгээ явсаар байгаад ирлээ. Уулын замаар бас нэлээ бартаад замаар явлаа. Ганцхан игнэ нарийнхан юм байна. Тэгээ ямар ч хэлсэн одоо манай монголчууд одоо 13 дугаар зуунд энд үлдээд одоо иймэрхүү газар л амьдарч исэн юм байна гэсэн төсөөлөл бууж юм. Тэгээд одоо энд бас нэг хүн амтнаа танилцаад монголчуудынхаа одоо яаж амьдарч исэн бас нэг сонирхолтой та бүхэнд бас хүрэлцэхийг хичээгээд ийшээ энэ хавар явж байна. За энд нэг одоо энэ тосхны Ахмад хүн гинэ. Тэдний өргөцөө замд нэг монгол залуусаа танилцаад. Гэтэ монгол гэдэг нь ерөнхийдөө бол одоо хятадаар ярьдаг л болсон хүмүүс л байна л да. Гэтэ өөрийнх нь одоо дээр үе монголоор бол энэ настай хүмүүс л ярьдаг гэдэг чинь. Тэгээ одоо юу ч гэсэн ороод үзье. Энэ тосхны 자, 아무로노, 아무로노. Энэ Монгол дийл өссөн шүү дээ. Is wearing the same deal, yeah? Пашро. 80 настай. 蒙古名字叫阿哈乌金。阿哈乌金，这个就是蒙古名字。Ахавжин гэдэг нэртэй гэнэ монгол нэр нь. Ахавжин. Энэ тосгонд одоо 320 монгол айл байгаа гинэ. Амьдардаг гэж байна одоо болтол. 拉族的名字是从拉族的家支名字是从这边来的时候，一下杀完杀尽只生了一个儿子，就录的父这个是父妈妈的两个宝起在。Одоо цэргүүдээс зүгтаагаад энэ ууланд хорогдоод тэг яг тодорхой хэдэн онгоо бол хийж чадахгүй байна. Тэгээд тэр бархуу гэдэг хүн авсан гэдгээд тийм аваг авсан гэж ярьж байна.多少8天气什么子放出去把外边年气丢了这是掏出来的。마 돌이. Яг монголоор ярьдгүү гэж асуусан. Тэгсэн чинь ерөнхийдөө бол өөр монгол хөвсүүдтэй ойлголцох гэж үзсэн ойлголцохгүй юм байлээ. Маш олон одоо баг яснуудынх нь хилэнд нь одоо хилнүүд холилдоод үндсэндээ бол хилээ бол баг мартсан гэж байна. Өөрсдийнхөө одоо үндсэн хилээ бол монгол хилээ. За ихэнх хүмүүсүүд нь бол одоо энэ тосгонд амьдарч байгаа хүмүүсүүд бол удаа тарьдаг гэдэг чинь тэгээ ямаа одоо дан уултай болохоор ямаа хариулдаг гэж байна. Бас нэг хідэн морьтой гэж байна. Тэгээд гахаа ерөнхийдөө бол хятадын одоо хятадын хэлбэрээр одоо амьдарч байгаа ахaltaа гэхдээ одоо хонь өдрүүд барихт бол хэцүү газар байна. Дан уултай эргэн тойронд. Тэгээд яг энэ газар руу ирэхэд бол ерөөсөө нэг л замаар орж ирдэг. Тэгээд тэр нь болохоор нэг 3,000 метрийн том даваад авч иж орж ирдэг юм. Тэгэхээр ерөнхийдөө бараг л энэ дотор энэ хөндийдүүл дээрүүдүүд бараг нуугдсан гэж хэлэхээр
гэж хэлж болохоор л газар санагдлаа зүгээр. Газар зүйн байрлалын хувьд бол 지금은还是在民主化。你还有啥子采访的是有的，没得啥就是普通话的嘛。 бас нэг сонирхолтой юм这 байна 个 одоо. 这给这蒙古 Одоо 的 энэ 皇 байшинд 族， энд амьдарч байгаа монголчууд болохоор байшиндаа ийм гэрийн баган шиг ийм тулгуур хийж өгдөг гинэ. Энэ нь бол хятадууд бол ийм юм хийдгүү. Эннийх нь болохоор дутуу учир нь болохоор одоо бат бүх тулгууртай гэж бэлгшээж байшиндаа ингэж ийм манай баган шиг тийм баган барьд юм байна. 就是那个报告，就是以前，这个对对显示的，以前过去就是打仗的时候，就是就是那 Богц. 个 Тэгээд энд 10 гурлаа хийгээд авч явдаг байсан гинэ. Еврей. Хоол хүнсээ. The skin of from cow. Үхрийн шир. Үхрийн шир нь юм богц юм байна. Тэг энийг одоо хон маландаа явахдаа уулгадаар явахдаа энд 10 гурлыг авч явдаг гинэ. Энэ бол яг одоо бол энэ хэрэглэхэ болцсон зөвхөн энэ айлтал байгаа. 所以说是 Ийм дээр үе юм. 他现在就是这个，老总百姓之就才没得好几天，我家孙女儿都出家了。出家了是这样的事的，今天才打手看清完。孙女儿，嗯，孙女。孙女她儿大伙孙女儿是以前8点啊，去神台上考点啊，就是这种。这是我们我们的以前的时候，村坊小应该是说。 Хүнсээ. За хүнсний хадгалдаг өрөө гинэ. Тэг ийм тусдаа өрөө байдаг. 这个到我们手头弄啊，行。 Одоо нэг хулган одоо мэрэгчин шавьч нар оруулахгүй тулд ингээд хүнсээ тусдаа ингэж хадгалдаг гинэ. 最重比较重要的一个 Энд имэйл нь. 粮食的。 Энэ имэйл нь одоо бодвол 哦， дээр үеийн л одоо 几十年掉的这些都是。 现在这些年轻人。 стилтэй л одоо имэйлхтэй бодвол манай имэйлтэй бол 哦呀，这些妈的！都是比如以前就是 одоо ингээ гахын өөхийг ингээ хатаагаад олон жилээр гинэ энэ бол одоо 20 30 жил энийг иддгүү зүгээр л энэ нь болохоор одоо илбэг дэлбэг амьдралыг бэлгшээсэн нэг төрлийн одоо хэлбэр гинэ. Тэгээ ингээд юу гахын өөхийг ингээ ячт юм бодвол гахаа тарган амтан болохоор одоо тэгдэг байх л та. Just like this. Decorate. Нэг хоол идгэнэ. Хоол хийсэн мэт. Болтгоо. За тий. Oh, yeah. За бид нар тийм дахианы махан шүл хийж өглөө. Энэ байцаа чанцсан юм байна. Дахианы махан. Ихвчлэн тэгээд дахиа будаа хамах хийдэг юм байна. Гэхдээ сонирхолтой шүү дээ. Одоо ингээд олон зуун жилийн өмнө тасраад үлдсэн хөмсүүд дээрээ ирээд ашигтай нэг гайхаж байгаа юм нь энэ ирсэн газар бол их хол аснал газар байна. Чигдүүгээс бол одоо нааш яваад бараг 1000 км. Тэгээд дандаа уулын замаар. Тэгээ одоо дээр үед одоо яаж Ховлын хааны зэрэгүүд иш мориор ирсэн юм бэ гэхэд машинаар ирэхэд ч төвхтэй газар байна. Дандаа өндөр 3000 м-ийн өндөртэй уулуудтай. Тэр бол бас их сонин гайхшуулмар тийм санагдлаа. Тэгээд уулууд нь болохоор дандаа модтой өндөр уулцаад зүгээр юм задгаан хад асах биш. Яг хаа тэгээд алс хол ийм монголчууд амьдэрдэг гэдгийг бол мэддгүй байсан. Сая дандаа гараад ерөнхийдөө бол сонирхоод уншихад ийм Юнаны ишээ монголчууд амьдэрдэг гэж
сонсоод тэгээд ирсэн. Тэгээд ирсэн төлөөлөл бол одоо бас нэг монголчуудын амьдарч байгааг та бүхэндээ ирээд нэг сонирхуулахад бол сонирхолтой байна. Өөрөө ч бас их юм мэдж авлаа түүхийн хувьд. Тэгээд ер нь бол одоо монгол хүмүүсүүдэд бас нэг адилхан цус нэгдэх монгол хүмүүсүүд энэ зах хязгаарт амьдарч байгааг бас та бүхэнтэй ингээ хуваалцж яхад бас сэтгэл сайхан байна. Зүгээр нэг ингээд машины цонхоор гоё юмыг үзээд явах биш. Энэ хүмүүсүүдийн яг амьдралыг одоо багахан хугацаанд ч гэсэн одоо сонирхоод ингээд явахд бол маш сонирхолтой. За бид хэд ингээд сайхан хоол идээд энэ айлсаа одоо хөдөлгөх гэж байна. Тэгээд ач хүү хөөрхөн банд байна 18 настай. Сайхан залуу тэгээд дээлийн дүүд бэлгэлийг шийдээд дээлээ өгнө. Машин дотор бол байнгын дээлтэй явж штэ би чи. Ерөөсөө өвөл. Тийм тэгээд энд дүүд энэ дээли бэлгэлчээ. Одоо дулаан орн руу явж байгаа юм чи. Алло. Ашурд. Ком.喂，干部，推起往上推小色。哦。哎呦，往上往上走。哦。 За. Тэгээ одоо ингээд дээшээ ингээд за. 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 За Монгол залуу бас. За. Yeah. You can sleep with it when it's in summer when it's hot. Like Tibetans probably he knows you do this, yeah? When it's hot. 是，就这个其实他们的蒙古服装就是夏天的时候，这个可以挽到这儿来。对，然后它相当于是一个衣服，他们的衣服就像毯子一样，是吧？可以睡觉用的。嗯。 Then when you pee, it's also And also when it's hot, you can take one sleeve off. Like Also Tibetan like Tibetan, yeah. 就是热的时候。 Yeah. 过去是猪标都知道，我看你这几天。没有没有没有，你们就。 За бид хэд нөгөө нэг монголчууд дээр очичоод нөгөө тосгон дээрээ тэгээд Мүүлий гэж хотод байрлаж исэн одоо энэ авийнхаа хотно гэсэн үг, хамгийн том хот нь. Тэгээд цаашаа аяллаа өргөжлүүлээд одоо энэ нэг буддийн сүм дээр ирсэн байж байна. Ер нь их олон төвдүүд байдаг бус болохоор энэ буддийн шашин бол нэлээд дэлгэрсэн байна. Чин гүрний үед энэ сүмийг бол барьсан гэж байна. 16 дугаар зуунд.
Тэгээд 300 жил оршин тогтнож байгаад ардын хувьсгалын үеэр 1950 оны үед нураасан юм байна. Тэгээд нураагаад 20-30 жил балгас болцсон байж хат нь 1980 оноос дахиж эргэн сэргээн засварлаад тэгээд одоо нэг 100-аад лам байрладаг гэдэг чинь. Энд ер нь бол ингээд миний явж байгаад ингээд ажиллахад бол энд айгүй их төвдүүд, айгүй их бүдийн шашинтай холбогдлолтой уул муур түүхэл одоо анзаарагдаж харагдаж байна. Зам бол нэлээд хэцүү бас. Дандаа уулын замаар явах нь одоо бол ерөнхийдөө бас тасж байна. Өчигдөр ихэд бид нар бас шөнө хүртэл замаар яваад ирсэн. Нэг игнэтэй. Анх бол дөнгөж ирсэн хүмүүс бол жоохон цочртохоор юм шиг байсан. Зам нь бол ингээд дандаа мошгорсон өндрийн замнууд. Тэгээ одоо бид нар өнөөдөр бол ингээд цаашаа өргөжлүүлээд Лейшан гэдэг нууран дээр очиж сонирхох нь. Тэгээд ер нь бол зөвчийг бол цаашаа Кунмин руу чиглээд маргааш нэг өдрөөс тэгээд цаашаа Лаос руугаа аялал өргөжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа.